За 35 дахь болгоноос эхлэе. Өсдөг арифметик прогрессийн эхний 3 гишүүнийг 3. Харин эхний гишүүний квадрат нь 3 дахь гишүүнтэйгээ тэнцвэрч байна. За өсдөг арифметик прогресс үүсгэж байгаа эхний 3 гишүүний нийлбэр нь 3-тай тэнцв. Эхний гишүүний квадрат нь 3 дахь гишүүнтэйгээ тэнцв байдаг юм бол арифметик прогрессийн 100 дахь гишүүн нь хитвэ гэж. За тэгэхээр бүгд энэ дээр А1, А2, А3-ын нийлбэр гэдгээс юу болж төхөөрэ арифметик прогрессийн дараас нь 3 гишүүн юм бол дундлын гишүүн нь юутай тэнцвэ гэсэн чинь 2 захын гишүүнийг нэмээд 2 туваасандаа тэнцв. Арифметик дундчтай тэнцв. Тэгэхээр эндээс А1 дээр А3-ыг нэмсэн гээ үржүүлэхээр 2 ширхэг А2-тай тэнцв юм байна. Тэгвэл би одоо А1, А3 нийлбэрийн оронд 2А2-ыг тавьчихна. За одоо энэ чи 2А2 тэгээд энэ голынх нь А2-аа тавилаа тэнцв 3. Тэгэхээр эндээс 3 ширхэг А2 нь 3-тай тэнцв. 3 тухаар А2 маань 1-тэй тэнцв. А2 гэдэг бол А1-р гишүүн дээр Д-г нэмэхээр 1 гарч байгаа юм байна гэсэн үг. Тэгвэл би 1-р гишүүнийг олгвол 1-ээсээ D хасчих юм байна. 3 дахь гишүүнийг ол гэвэл А2 дахь гишүүн дээрээ D-г нэмчих юм байна гэсэн үг тийм. За тэгэхээр эндээс юу болох вэ гэсэн надад А2 нь 1 гэдэг өгсөн учраас энэ бол 1 дээр нэмэх нь D гэсэн үг болж байна. За одоо бүгдийн сүүлд өгсөн нөхцөлтөд орлуулчих. А1-р гишүүний квадрат нь орвол манай 1-ээс хасах нь D-гийн квадрат нь А3 дахь гишүүн буюу 1 дээр нэмэх нь D-тэй тэнцвэр байна. Тэгэхээр 1-ийн квадрат хасах нь 2-ыг хүрчих нь D, нэмэх нь D квадрат. Тэнцүү 1 дээр нэмэх нь D. За нэгүүд нь устчихнаа. Тэгээд D-гийн ишээ гаргахаар D квадратаас хасах нь 3-ын тэнцвэрдэг. Эндээс D хаалнаас гаргахаар D-гээс хасах нь 3 тэгтэй тэнцв. Энэ нэрийн үржүүр нь тэг байна гэдэг чинь D-ийн тэг эсвэл D-ийн тэнцв 3-тай тэнцв гэсэн. Өсдөг прогресс гэсэн учраас D-ийн тэнцв тэгийг авахгүй D-ийн тэнцв тэг гэдэг чинь тогтмол дараалалчихна. Тэгэхээр манай D бол 3 байна. Тэгвэл би одоо эндээс А1-ыг олчихно. 1-р гишүүн маань 1-ээс хасах нь D гэсэн тийм. 1-ээс 3 буюу манай А1-ыг нь хасах 2 юм байна. Одоо тэгвэл би 100 дахь гишүүнийг олно гэдэг бол А1-р гишүүн дээр 99 удаа D-г нэмэхээр гарна гэсэн үг. А1 тэгэхээр А1 маань хас 2 гэдэг өгсөн. Нэмэх нь 99 үрчийн D маань болохоор 3. Тэгэхээр ингээ үрчлэхээр 270 буюу 297-оос хасах нь 2 гэхээр 295 байх нэ. Тэгэхээр манай 100 дахь гишүүн 295 буюу C арга. За 36-гийн А өсдөг арифметик прогресс өсдөг 3 тооны нийлбэр нь 15. Тэгэхээр өсдөг арифметик прогресс өсдөг 3 тоо гэхээр би эхний 3 гишүүн нийлбэр гэдээ авчихсан. За тэгээ дээрийн дундх тооноос. За яагаад гэвэл би ингээд ямар ингээд прогрессийн дараас ингээд хөтлөөжтөхөд энэ 3-ыг хаслагдчиход эндээс дахиад арифметик прогресс өсөж шүү дээ. Тийм учраас би дараас 3 гишүүн гэхээр эхний 3 гишүүн гээ авчихчих. Эдгээрийн дундх тооноос нэгийг хасвал гинэ. Дундх тоо гэдэг нь 2 дугаар гишүүнээс нэгийг хасвал энэ 3 тоо маань геометрийн дараас нь 3 гишүүн гэдэг бол арифметик прогрессийн ялгуур буюу D-ийг олох юм байна. За тэгэхээр эндээс бүгд яахын гэсэн чинь манай энэ дараас нь 3 гишүүн гэсэн өмнөх ёсоор дараас нь 3 гишүүнтэй юм бол дундлын гишүүн А2 маань А1-р гишүүн дээр А3 дахь гишүүн нэмээд 2 тугаастай тэнцв. Тэгэхээр өөрөлдвөл эндээс бүгдээрээ 2 ширхэг А2 маань А1, А3, 2-ын нийлбэр. За тэгэхээр бүгд ихнийх та орлуулчвал А1, А3-ын оронд 2 ширхэг А2 нэмэх нь А2 тэнцв 15. За энийг нэмэхээр 3 ширхэг А2 маань 15-тай тэнцв юм байна. Тэгвэл 2 дахь гишүүн маань 5. За би одоо 2 дахь гишүүнийг мэдсэн юм чинь эндээс 1-р гишүүнийг олно гэвэл 2 дахь гишүүнээсээ 5-аасаа D хасна. 3 дахь гишүүнийг олгвол 2 дахь гишүүн 5 дээрээ
дээг нэмэхээр гарч ирнэ гэсэн үг тийм. Тэгэхээр ингээд дараас нь 3 гишүүн маань илэрхийлэгдчихнэ. Тэгэхээр энэ 3 гишүүн ингээд геометрис боддог гэсэн. Хэрвээ энэ 3 тоо геометрисийн дараас нь 3 гишүүл юм бол дунтын гишүүний квадрат нь 2 захын гишүүнийхээ өрчвөртэй тэнцвэр нь геометрис дараас нь 3 гишүүний чанар. За 2 дахь гишүүний бүгд 5 гэж мэдсэн шүү дээ. 5-аас 1. А1 маань 5-аас 1 дээгээд болсон. А3 болохоор 5 дээр нэмэх нь d гэд илэрхийлсэн ба. Тэгэхээр 4-ийн квадрат 16, 5-аас 1 d 5 дээр нэмэх нь d гүйцэтгэхээр 5-ын квадрат 25-аас 1 d квадрат. Эндээс d квадратаа болохоор 25-аас 16-аас 29 болоод d маань нэмэх 3 байж болно. А манайх хинчээ өсдөг архимед процесс гэсэн учраас өсөх учраас хасах байж болохгүй. Тэгэхээр d нь бол 3. Тэгээ бүгдний чинь ялгуурыг л бол гэсэн учраас 3 буюу NC хэрэг байна гэсэн үг. За 37. 3 ба 18 гэсэн хоёр тооны хооронд орших бөгөөд дарааллын эхний 3 гишүүн нь геометр энэ хоёрын хооронд 2 тоо оршно гэсэн юм байна шүү дээ. 2 тоо. За би А, Б гэдэг авчи. За тэгээ энэ хүү дарааллын эхний 3 гишүүн болохоор геометр процесс үүсгээд сүүлийн 3 гишүүн архимед процесс үүсгээд байгаа гинэ. Энэ 3 геометр, энэ 3 архимеdik. За тэгвэл тэр хоёр тооны үржүүрийг олоо гэж бээр. За тэгэхээр энэ 3 тоо геометр процесс үүсгэнэ гэдэг чинь дундлын гишүү А гишүүний квадрат маань 3-ыг хүрчнэ бэ юм байна. Харин энэ 3 архимед процесс үүсгэнэ гэдэг чинь дундлын гишүүн нь B маань юу тэнцвэ гэсэн чинь 2 захын гишүүн нэмээд 2 тугаастай тэнцвэ байна. За ингээд ишинг өөрчлөхээр юу болж тарах вэ гэсэн чинь эсвэл B гишүү дээр орлуулчих дөө. За эндээс би А, Б-ийг өрчвөрийг л болох гэдэг тий. За тийм учраас энд А-гийн квадрат тэнцвэ 3 B гэдгийн оронд А дээр нэмэх нь 18-ыг хуваах нь 2-оор тавьчих. За 2-оор ишээжлээр өчгөр 2А квадрат тэгээ 3-оор үржлэхээр 3А нэмэх нь 54. Эндээс 2А квадрат хасах нь 3А хасах нь 54 тэнцвэдэг. За эндээс А олноо. За ямар нэг эрг мэрэг сөрөг гэсэн үг юм бэ те. Тэгэхээр А1 А2 тэнцүү А-гийн коэффициентийг эсрэгээр авлаа. 3-ын квадрат 9-өөс хасах нь 4-ийг үржих нь А нь 2 С-ийн хасах 54. Тэр хасах юм болчихно. Хаах нь 2-ыг үржих нь А. За эндээс юу болох вэ гэсэн чинь 3 дээр нэмэх нь хасах нь хуваах нь 4 гээд за эндээс бүгдээ энд 9 гэсэн үржтгүүн гарахаар очиж 9-ийг хатам гаргачихвол нэг дээр нэмэх нь 8 үржих нь 54-ээс тухайд 6. За тэгэхээр эндээс 3 дээр нэмэх нь хасах нь 4 гээд 9-өөс 3 гарчна. Эндээс нь 48-ийн нэмэхэд 49-өөс язгуурхаар энэ маань 7 болчихно. За эндээс манай А1 маань 3 дээр нэмэх нь 21-ийг хуваах нь 4 юм байна. А2 дахь тохиолдолд нь 3-аас 21-ийг хасаад 4 байх нэ. 24-ийг 4 дахиад 6 болоод 3-аас 21-ээс хасах 18-ыг хуваах нь 4 буюу 2 тавахаар хасах 2-ны 9 юм байна. За А6 юм бол та Б-г олноо. За Б-г бүгд хаанаас бодох гэж Б маань А дээр 18-ыг нэмээд 2 тугаана. Тэгэхээр энэ Б гэдэг бол А дээр 18-ыг нэмээд 2 тугаана. 24 2 12 юм байна. За энэ тохиолдолд манай Б нь болохоор А дээр гэдэг нь хасах 4.5 дээрээ 18-ыг нэмээд 2 тугаахны. Тэгэхээр энэ маань 13.5-ыг хуваах нь 2. За ийм байх А, Б-ийн үржүүрийг олно тийм үү. За 2 тохиолдол байна. Эсвэл энийг үржүүлнэ. За тэгээ хариуг нь харсан чинь энэ доктрагийг нь одоо авах юм байна. Тэгээд эсвэл энийг үржүүлнэ. Тэгэхээр манай А маань эхний тохиолдолд болохоор 6, 2 дугаарх нь 12. Үржүүлэхээр А, Б-ийн үржүүр нь 72 гэсэн энэ хариуг нь авсан байна. За дараа нь за өсдөг геометрис үүсгдэг. Энэ ихний 3 чинь 42 А логарифм таны хэлбэр нь 9 бол энэ дөрвшин томьёо болгоно. Тэгэхээр эндээс өсөг өгс чинь B1, B2,
B3-ийн нийлбэр нь 42 юм байна. Харин логарифм 2 суурьтай B1 нэмэх нь логарифм 2 суурьтай B2 сүүлийнх нь логарифм 2 суурьтай B3 нийлбэр нь 9. За логарифмын чанараар бүгд энэ 3-ыг нэмж байгаа юм чи үржүүлээ. Тэгэхээр логарифм 2 суурьтай B1, B2, B3-ийн нийлбэр үржүүр. За 9-ийг болохоор бүгдээрээ 2 суурьтай 2-оор үржүүлнэ. Тэгээд энийг зэрэг болгоо оруулчих. Тэгээд логарифм 2-удаа хайчаар B1, B2, B3 үржүүр маань 2-ын 9 зэрэг болж байна. За эндээс яасан гэсэн чинь B1 маань хэрээжиг манай B1, B2, B3-гийн дараас нь 3 гишүүн авах юм бол B2 дундлын гишүүнийг квадрат нь 2 захын гишүүнийхээ үржүүртэй тэнцвэрдэг. Тэгэхээр би эндээс явах гэсэн чинь B1, B3 гэсэн үржүүлгийнхаа оронд за одоо манай B1, B3 гэсэн үржүүлгийнхээ урдаа тавиад за B2-ын артанд тавьчих. Үржүүлгний байр суурьд үржүүр өөрчлөгдөхгүй. За гэсэн B1, B3 оронд эндээс B2-ын квадратыг тавьчих юм шиг. B2-ын квадрат үржих нь B2-ын тэнцүү 2-9. Тэгэхээр эндээс B2-ын куб маань 2-ын 9 зэрэг. Эндээс куб зураг авчихаар манай B2 дугаар гишүүн маань 2-ын 3 зэрэг болж байна. 2 зэрэг нь 3 дугаачна гэсэн үг. B2-ын куб маань 2-ын куб маань 8. За ингээм манай 2 дугаар гишүүн маань 8 гарч та. За 2 дугаар гишүүн 8 юм бол эндээс юу гэж гарах вэ гэхээр манай B1-ийг үржих нь Q 2 дугаар гишүүн маань 8-ээс бүгдээ B1-ийг юу гэж болж чадах вэ гэж 8-ыг хуваах нь Q. За B3-ыг яаж олж болох гэж B3 дугаар гишүүн маань B2 дугаар гишүүнийг Q-гээр үржүүлэхээр гарнаа. B2 дугаар гишүүн маань 8 шүү. Тэгэхээр 8-ыг үржих нь Q. За одоо энийг яах ч гэсэн эндээ эхнийхтэй авч тавина. За B1-ийн оронд 8-ыг хуваах нь Q. B2-оо бүгд 8-ыг олцсон. B3 дугаар гишүүн маань 8-ыг өчнө Q. Тэгсэн чинь 42 гарч байгаа юм шүү. Өсдөг геометри барьс гэсэн. За эндээс бүгдээрээ Q-гээр ижлэр хүчнөө. Тэгэхээр энд маань Q гэсэн үг шүү. Тэгэхээр 8Q нэмэх нь 8Q-ийн квадрат энэ 42Q. Эндээс 8Q квадрат 42-ыг уршаа харахаар хасах 30 эндээс чинь 6 хар 34Q нэмэх нь 8 тэнцвэрдэг. За бүгдийг 2 тооцноо. Тэгэхээр 4Q квадрат 17Q нэмэх нь 4 тэнцвэрдэг. За эндээс Q нь болохоор эсвэл 4 эсвэл 4-ийн гэсэн хоёрын зэрэг гарах юм байна. Өсдөг гэсэн учраас энийг авахгүй. Өсдөг геометрис Q нь 4. За Q-г олцсон B1-гээ бүгдээр олчихно. B1-ийг бол 8-ыг хуваах нь Q гэсэн. 8-ыг хуваах нь 4 ингээ B1-ийг нь 2. За одоо миний яг олох гэдэг нь ерөнхий гишүүн томьёо гэсэн шин. Тэгэхээр n-р гишүүний томьёо бол геометрийн B1-ийг үржих нь Q-гийн n-ээс зэрэг. B1 маань 2 Q4 ба U-ны n-ээс хасах нэг зэрэг. Эндээс 2-ыг үржих нь Q бол 2-ын квадрат түүний n-ээс нэг зэрэг. За эндээс юу болох юм гэсэн чинь 2-ыг үржих нь зэргийг зэрэг шүү. Тэгэхээр 2-оор үржүүлээд энэ маань нэг үржүүлэлтийн зэргүүдийн нэмэхээр 2-ээс 2 дээр нэгийг нэмэх гэсэн үг. Тэгэхээр 2-ын зэрэгтээс хасах нэг юм байна. Тэгэхээр 2-ээс 1 зэрэгт буюу энэ R байна. За 39 нар. Өсдөг Архимед процесс үүсгдэг эхний 3 гишүүн хэлбэр нь 15. A1, A2, A3-ын хэлбэр нь 15. Харин A1-ээс 1-ийг хасаад A2-оос 1-ийг хасаад 3 дугаараас 1-ийг хасахаар геометри процесс үүсгэж байгаа юм. Архимед процессын эхний 10 гишүүн хэлбэр болгоно. За эндээс бүгд Архимед процессын дараас нь 3 гишүүний хувьд A2 дугаар гишүүн чи юу тэнцэн гэсэн чинь A1 A3 хоёрыг нэмээд 2 тооцсон. Өөрөөр хэлбэл 2 A2 A1 A3-ын хэлбэр бол 2 A2. Тэгвэл энэ хоёрын нийлбэрийн оронд 2 A2-ыг тавилаа. Дундлын гишүүн A2-ыг тавилаа. Энэ 15. Тэгэхээр 3 A2 маань 15-тай тэнцэн байна. Эндээс 2 дугаар гишүүн
15-ыг 3 дахаар 5 гээд 2 дугаар гишүүн мэдсэн. За одоо Архимед-Пресс 2 дугаар гишүүн мэдсэн чинь 1-р гишүүн маань яах юм гэж чинь 2 дугаар гишүүнээсээ дэг хасгаар гардаг. 3 дугаар гишүүн маань 2 дугаар гишүүн дээр дэг нэмэхээр гардаг. За тэгэхээр манай 3 маань ингээд дэгээр илэрхийлэгдэж. За энэ 3 геометрээс нь дараасан 3 гишүүн гэсэн чинь дундлагын гишүүн А2-аас нэгийн квадрат нь 2 захын гишүүнийхээ үржүүртэй тэнцүү ахны. Тэгэхээр надад 2 дугаар гишүүн маань 5 юм чи энэ бол 5-аас нэгийн квадрат тэнцүү 1-р гишүүн маань 5-аас д. 3 дугаар гишүүн маань 5 дээр нэмэх нь д. За эндээс 16 тэнцүү 4-өөс д үрчиг нь 6 дээр нэмэх нь д. За эндээс бүгд дэг олчноо. 4 6 24 хас нэмэх нь 4 д. Ингээд хасах нь 6 д. Хасах нь д дээр үрчихэд д квадрат. За д квадрат нь хашаа болоо хасах 2 дээр чи уушаахаар нэмэх 2 д. 24 маань уушаахаар хасах 24. 16-аас 24 ихсод хасах 8. За эндээс дэг осч манай д маань хасах 4 ба нэмэх 2 юм байна. За тэгэхээр эндээс бүгдээрээ өсдөг гэсэн юм чинь д-гийн энэ хасах 4-ийг олохгүй юм. Тэгэхээр 4 хасаг давчин буурчнаас д 2 юм байна. Тэгээ А1-ийг олсон чинь манай А1 маань 5-аас д буюу 5-аас 2-аас 3. Тийм байх Архимед-Пресс ихний 10 гишүүн хэлбэр гэсэн. Архимед-Пресс ихний 10 гишүүн хэлбэр болохдоо хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 2 туугаад хэдэн гишүүн боомжуулна. Манай А1 маань 3 гарсан. Тэгээ нэрийг хураачи. Тэгээ А10 дугаар гишүүн бүдэр олоод тэгээд 5-аар хүрчлэх юм байна гэсэн үг. За одоо 10 дугаар гишүүн олсон чинь 10 дугаар гишүүн маань 1-р гишүүн дээр 9 удаа дэг нэмэх нэ. Тэгэхээр А1 нь 3 нэмэх нь 9 удаа д гэхээр 2 гээд 18 дээр 3 нэмэхээр 21. За тэгэхээр манай 10 дахь гишүүн 21 чинь хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмээд 5-аар үржүүлэх юм байна. Тэгэхээр 24-ийг бүгдээрээ 5-аар үржүүлнэ гэхээр 120-тай тэнцүү байна. Тэгэхээр манай энэ нийлбэр маань 120-тай тэнцүү гарах нэ.